Төрийн орон сууцны корпорац үзүүлж байна. Төрийн орон сууцны корпорац нь Монгол улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, төрөөс зорилттой бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 100% төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай кампани юм. Тэртээ 2006 онд Монгол улсын засгийн газрын 37 дугаар тогтоолоор орон сууцны үндэсний төвийг үүсгэн байгуулж, мөн ондоо засгийн газрын 200 дугаар тогтоол гарч орон сууцны санхүүжилтийн корпорац болгосон. Үүнээс хойш буюу 2013 онд засгийн газрын 253 дугаар тогтоолоор төрийн орон сууцны корпорац төрийн өмчөд үйлдвэрийн газар болгон бүтцийг нь өөрчилж байсан бол 2018 онд засгийн газрын 328 дугаар тогтоолоор төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосон юм. Төрийн орон сууцны корпорац нь өнгөрсөн хугацаанд 40 мянган айлын орон сууц хөтөлбөр, 4 мянган айлын орон сууц төсөл, 100 мянган орон сууц хөтөлбөр, буян тухай 1, буян тухай 2, аймаг бүрт мянган айлын орон сууц хөтөлбөр, төрөлсийн орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. 2006-аас 2009 он 40 мянган айлын орон сууц хөтөлбөр, бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, барилгын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд нийт 32.7 тэрбум төгрөгийн төсөв төртгөөр хэрэгжүүлж, Улаанбаатар хот 21 аймаг 58 суманд нийт 1955 айлын орон сууц барьж, арилжааны банкудаар дамжуулан 1620 иргэнд зээл олгосон. 2007-оос 2008 оны хооронд нийт 32.7 тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрүүлэн, арилжааны банкудад дамжуулан зээлдүүлэх гурвалсан гэрээгээр санхүүжилтийг олгосон бөгөөд хөтөлбөрийн хүрээнд анх удаа орон сууц худалдан авч байгаа бага дунд орлоготой иргэдэд 25 сая хүртэлх төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 11% хүүтэйгээр 10 хүртэлх жилийн хугацаатаагаар олгосон юм. 2010-аас 2014 он 4 мянган орон сууц төсөл. 2010-аас 2014 оны хооронд төрийн албан хаагчид зорилттой бүлгийн иргэдэд чиглэсэн 4 мянган орон сууц төслийг хэрэгжүүлж, нийт 4566 иргэнд 154.8 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгосон нь Монгол улсад анх удаа ипотекийн 8% зээлийг олгосон нь түүхэн үйл явдал байсан. 2011-с 2013 он 100 мянган орон сууц хөтөлбөр. Орон сууцны санхүүжилтийн корпорац 2006-аас 2013 оны хооронд хэрэгжүүлсэн 3 том хөтөлбөрийн нэг нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн банк нийт 2377 иргэний зээлийн хүсэлтийг орон сууцны санхүүжилтийн корпорацаар дамжуулан хүлээн авч 1305 иргэнд 51.3 тэрбум төгрөгийн зээл олгосон. 2013 онд төрийн орон сууцны корпорац болон өөрчлөн байгуулагдсанаар буян тухай 1, буян тухай 2 орон сууцны хороолол, аймаг бүрт мянган айлын орон сууц хөтөлбөр, төрөөсийн орон сууц хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Буян тухай 1 орон сууцны хороолол. Ердөө ганцхан жилийн дотор буюу 2013 оны 4-р сарын 20-нд барилгын ажлыг эхлүүлж, 2014 оны 7-р сарын 3-ны өдөр улсын комист хүлээлгэн өгсөн төсөл бол буян тухай 1 орон сууцны хороолол юм. Төрийн албан хаагчид болон зорилттой бүлгийн иргэдэд орон сууцны 1 м квадрат талбайн үнийг 1,280,000 төгрөгөөр тооцож, нийт 1764 иргэнд худалдан борлуулжээ. Хангул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт 463 га талбайг хамарсан 1764 айлын 9 давхар 28 барилга, 120 хүүхдийн 2 цэцэрлэг, 457 автомашины нэгдсэн зогсоолтой, 500 орчим метр хонглын системтэй энэхүү цогцлбор хорооллыг нийт 95.7 тэрбум төгрөгийн өртгөөр 90 орчим туслан гүйцэтгэгч компани бүтээн байгуулсан. Тус хорооллын орон сууцнд 4 ангиллаар 9094 иргэний хүсэлтийг хүлээн авч, журмын шаардлага хангасан 5935 иргэний дунд суглааны зарчмаар 1764 иргэнийг тодруулан иргэдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулан орон сууцыг борлуулсан юм. Харин аймаг бүрт мянган айлын орон сууц төслийн хүрээнд Архангай аймагт 120 айл, Дархан аймагт 189, Сэлэнг аймагт 126, Овс аймагт 105, Ховд аймагт 120, Хэнтэй аймагт 120, Хэнтэй аймгийн Бороондор суманд 20, нийт 800 айлын орон сууцыг 41.5 тэрбум төгрөгөөр барьж 2014-өөс 2016 онд ашиглалтанд оруулжээ. Буян тухай 2 орон сууцны хороолол төсөл. Төслийн хүрээнд 172.5 тэрбум төгрөгийн төсөв төрдөг бүхий 240 хүүхдийн цэцэрлэгтэй 2592 айлын орон сууцыг барихаар 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шавыг нь тавьсан бол барилга угсралтын ажил 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхэлсэн байдаг. Ердөө 3 сарын дараа гэхэд 30 блокийн барилга угсралтын ажил нэгэн зэрэг өрнөж 8 дугаар давхартаа орж байсан юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр 2016 оны 1-р сард эхний ээлжийн 1620 айлын орон сууц,
240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг тус ашиглалтанд оруулж улсын комист хүлээлгэн өгч тус төслийн орон сууцны 1 м2 талбайг иргэдэд 1,350,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Түрээсийн орон сууц хөтөлбөр. Иргэдийн орлогод нийцсэн хамгийн боломжит нөхцөлтэй эрэлт өндөртэй хөтөлбөр бол түрээсийн орон сууц хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт нийслэлээс буян тухай 2 хороолол хангаа хотхоныг хамруулсан бол аймгийн төвүүдэд түрээсийн орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. 97.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцны санг бүрдүүлж түрээсийн орон сууц хөтөлбөрийг батлах тухай 248 дугаар тогтоолыг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр засгийн газар гаргажээ. Үүнээс залуу гэр бүл 210, төрийн албан хаагч 411, хоёрын хөдөлмөр эрхлэгч 340, өрх толгойлсон эцэг эх болон 4-өөс дээш хүүхэдтэй өрх 98, ахмад настан 299, хөгжлийн бэрхшээлтэй 97, байгалийн гамшигт нэрвэгдсэн орон гэргүй болсон 57 өрх тус хамрагдсан. Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 25 дугаар тушаалаар түрээсийн орон сууцны үнийг Улаанбаатар хотод 1 м2-ийг 6,000 төгрөг, хөд орон нутагт 4,500 төгрөг болгож түрээсийн үнийг шинжилэн тогтоож мөрдөж эхэлсэн. Жишээлбэл 50 м2 түрээсийн орон сууцнд амьдарч байгаа Улаанбаатар хотын айл сарда 300,000 төгрөг төлөх бол орон нутагт амьдарч байгаа айл 50 м2 байранда сар бүр 225,000 төгрөг төлнө гэсэн үг юм. Түрээслэгч иргэд түрээсийн орон сууцыг түрээслэх болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр гэрээ хийж болно. Зөвхөн түрээслэн суух гэрээ байгуулсан иргэд сар бүр түрээсийн мөнгө төлөөд амьдрах бол түрээслээд өмчлөх иргэд нийт 5 жилийн хугацаанд тухайн байрны үнийн дүнгийн 30 болон 100%-ийг тус хуваан төлөх нөхцөлтэй тул түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээг 5 жил буюу 60 сарын хугацаатаагаар байгуулах юм. Энэ гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод буян тухай 2 хорооллын 564, хангаа хотхоны 223 айлтай байгуулж иргэдийг хамруулсан байдаг. Залуусны орон сууцны хороолол төсөл. Монгол Улсын засгийн газрын 2021 онд баталсан 10 их найдын цогц төлөвлөгөөний 3 их найд төгрөгийг барилгын салбарт хуваарлсан. Энэхүү 3 их найд төгрөгийн санхүүжилтийн 2 их найдыг нь ИФОТ-ийн зээлд, үлдсэн 1 их найдыг нь бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон юм. Тэгвэл бүтээн байгуулалтад зарцуулах 1 их найд төгрөгийн санхүүжилтийн хүрээнд Ангуул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах төрийн орон сууцны корпорацийн эзэмшил бүхий 57 га талбайд хотын төвөөс 18 км-т залуу гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн ногоон үзэл баримтлалыг дэмжсэн залуусныг орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Залуусныг орон сууцны хороолол нь 5616 айлын нийт 94 орон сууцын барилга байхаар төлөвлөсөн. Залуусныг орон сууцны хороолол нь зочид буудал, мэдээлэл технологийн сургууль, оюутны дотуур байр, спорт цогцлбор зэрэг 13 олон нийтийн барилга байгууламж, 2 дугаар чадлын эмнэлэг, 1280 хүүхдийн 640 хүүхдийн 2 сургууль, 240 хүүхдийн 6 цэцэрлэг, 300 хүүхдийн бага сургууль зэрэг 22 нийгмийн үйлчлэгээний барилга байгууламжтай байхаас гадна нийт 5200 хүний ажлын байртай байхаар төлөвлөгдсөн. Энэ байршил орчинд шин цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсон нь залуус хорооллын хувьд бас нэгэн том давуу тал болж дахин их усүр шаардахгүйгээр бохирын цэвэрлэх байгууламжийг 100% шийдсэн. 2022 оноос эхлэн улсын төсөвт дэд бүтцийн ажил гүйцэтгэх санхүүжилтийг суулгасан бөгөөд үүнээс хойш нийт 29.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн ажил болох дулаан, цахилгаан, цэвэр бохир, хонглын системийн ажил хийгдэж гүйцэтгэл нь 74%-тэй явагдаж байна. Эдгээр хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамн дээр барилга өсрэлтийн ажил дээр сонгон шалгарлалт зарлахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Эко ярмаг 1 гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах орон сууцны төсөл. Ангуул дүүргийн 4-р хорооны нутагт орших энэхүү 16.5 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эко ярмаг 1 1686 айлын хүчин чадалтай орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн нийт өртөх нь 689.8 тэрбум төгрөг. Төслийн талбайд нийт 146 нэгж талбар хамрагддаг бөгөөд үүнээс 17 нэгж талбарын иргэдийн газрыг 2014 онд буян тухай 1 хорооллын орон сууцаар, 64 нэгж талбарын иргэдийн газрыг 2014-өөс 2015 онд буян тухай 2 хорооллын орон сууцаар сольж, 51 талбарын иргэдийг эко ярмаг 1 төслийн орон сууцаар солих гэрээ байгуулсан юм. Харин 12 нэгж талбарын иргэдтэй газрыг орон сууцаар солих гэрээ байгуулах зөвшөлтсөл хийж байгаа бөгөөд 3 нэгж талбар төсөлд огт хамрагдахгүй тул төслийн зураг төсөлд тусхан ажиллаж байна. Эко ярмаг 1 төслийн загвар зураг нийт 4 удаа өөрчлөгдсөн бөгөөд 5 дахь шатны зураг төсөл 2025 оны 4 дугаар сарын 15-нд батлагдсан. Шинэ загвар зургаар төслийн хэмжээнд нийт 36 блок 26 давхар барилга баригдах бөгөөд 1686 айл өрхийн хүчин чадалтай, 240 болон 168 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэг, 360 хүүхдийн хүчин чадалтай сургууль зэргийг төлөвлөсөн. Төслийн газар чөлөөлөлт, бусад бэлтгэл ажлын зардалд нийт 12.6 тэрбум төгрөг зарцуулаад байна. 2019 онд хамтран ажиллах дотоодын байгууллагыг сонгон шалгаруулж,
шалгарсан байгууллагатай холбогдох гэрээг 2020 оны 2 дугаар улиралд байгуулсан байна. Төслийн 1-р ээлжийн барилгачих талбай болох 2.6 га газрыг бүрэн чөлөөлж, тус талбайд багтсан эко ярмаг нэг төслийн орон сууцаар газраа солих 27 нэгж талбарын иргэдэд төр сууршуулах зардал олгосон байна. Эдгээр барилга угсралтын ажлыг 2025 оны 2 дугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Солонгод 1-2 орлогод нийцсэн орон сууцны хороолол. Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар хоорондоо 2018 оны 1-р сарын 16-ны өдөр байгуулсан эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах зээлийн тухай ерөнхий хэлэлцээрийн хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх орлогод нийцсэн орон сууцны төсөл юм. Солонгод 1-2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн зээлийн хэлэлцээрийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын санхин яам болон бүгд найрамдах Солонгос улсын экспорт импорт банк хооронд байгуулсан. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр бүгд найрамдах Солонгос улсын Колон Глобал корпорац менежментийн зөвлөх үйлчилгээг Саму ЖВ түншлэлийн хүрээнд Муйон СМ төлөөний газар үзүүлж байгаа бол загаалагчийн хяналтыг төрийн орон сууцны корпорац төрийн өмчөд хязгаарлагдвал хариуцлагатай компани хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт 5002 айлын дэвшилтэд технологиг шингээсэн ухаалаг систем бүхий орлогод нийцсэн орон сууцны цогцлбол хороолол ажиглалтанд орно. Төслийг 2024-өөс 2027 оны хооронд буюу нийт 41 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд Солонгод 1-2 хороолол барих төслийн батлагдсан төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн 980 айл буюу 13 блок барилгыг 2025 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайд Ж Батсойр, улсын хурлын гишүүн Ж Алдарж авлан, нийслэлийн засаг даргын орлогч амар түвшин нар энэ оны 2 дугаар сарын 28-ны өдөр Солонгод 1-2 төслийн талбайд ажиллахдаа нэмэлтээр шаардлагатай байгаа сургуулийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлсэн бөгөөд Солонгод нэг төслийн зүүн талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд 1 маягийн 6-аар 960 хүүхдийн сургуулийг босгохоор болсон юм. Түүнчлэн дээрх талбайд нэмэлтээр шаардлагатай байгаа газрын хэмжээг сонгож нэгдсэн зохицолбор сургууль байгуулах асуудлыг нийслэлийн засаг даргын холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай зөвшөлдсөх шатндаа явж байна.